Засгийн газрын зүгээс 2 дахь удаага гацууртай ордын хувь эзэмшлийг хэлэлцэх асуудлыг улсын хурлд өргөн бариад байна. За улсын хурл харин өнөөдөр энэхүү асуудлыг хойшлуулад сонгуулийн хуулийг хэлэлцэх ёстой гэж зарим гишүүд санал гаргаж байлаа. Гэсэн ч их хурлын даргын хувьд болоод ерөнхий сайдын зүгээс хүний амь нас байгаль экологийн асуудал хөндөгдөж ирсэн учраас яарвчлан шийдэх хэрэгтэй гэж байр суурь илэрхийлсэн юм а. Асуудлаа шийдэхгүй бол өмч эзэнгүүдэд ямар замаар явахыг уртлын маш олон жишээ би нэг бас олон түмэнд хандаж гарахтаа бүр уулынхын нэрээр, аймгийнхэн нэрээр, сумынхын нэрээр гаргасан ийм юмны араас гацуурт орох гээд байна гэдгийг би бас дахин хэлж байгаа юм аа. Өнгөрсөн хугацаанд энэ хараа хяналтгүй энэ хууль бус үйл явдал гарсан 3 хүний амь нас өргөдлөө. За бие даагчид болоод уян гишүүний зүгээс энэ ордыг ашиглах нь эдийн засагт үр нөлөө төдийлөн үзүүлэхгүй гэж үзэж байгаа юм. За цаашлаад түүхийн үнэт олдор байгаль орчин сөргөөр нөлөөлнө гэж эсэргүүцсэн хэвээр байна. Тэгэхдээ тэнд өвлийн хөвтөнд ордын ажил эхлэхгүй бах уу. Шинэ оноо бас нэг олон түмний өмүүлэхгүй хүн шиг ухтаж сурья. Оны төгсгөл тэгээ шинэ жилийн өмнө ийм батлаа гэл нэг баахан шүүмжилд өртдөг. Чи одоо нэг 2 тэрбум долларын нэг 200 саяыг 10 жилийн хугацаанд олох юм билээ шүү дээ. Алтны 10%-ыг 2.5 болгох ч сайжирна гэдээсэн сайжирсан байхгүй л байгаа шүү дээ. Саналаа хэлээд байгаа маа. Чи улсын хурал шийдсэн асуудал байхгүй юу? Бид чи нөгөө хилцэх хэсгийг шийдээд хилэлцэхгүй гэж шийдсэн. Борлуулалт хийсний дараах өдрөөс нь улс өөртөө энэ ашиг нутмын нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр бол орлого аваад авах боломжтой. Тэгээ энэ тусгай төлбөрийг нийтдээ нөөц ашигласны тусгай төлбөрийг энэ төслийн хувьд аваад үзэх юм бол 13% болж байгаа. Засгийн газрын зүгээс өгсөн санал нь 34%-ийг эзэмшээд явах нь төрөлд ашигтай хувилбар. За зөвхөн хувь эзэмшлээсээ гадна татвараас ашиг олох боломжтой юм. 432.3 тэрбум төгрөгийг улсын төсөвд төлрүүлнэ гэж тооцоо гаргаснаа уулуурхайн сайд мэдээлсэн. За мөн Монгол банкнд жилд 5 тонн алт тушаах боломжтой гэж засгийн газар тайлбарлаж байна. За энэхүү асуудлыг улсын хурал хэлэлцээд дэмжлээ. За гэвч 2015 онд багтаж цэгцлэх боломжгүй гэж мэдэгдсэн юм а.